За тэгэхээр энэ хүний эрхийн 2024 оны тайланг ялангуяа бага насны хүүхдэд одоо хүчирхийлд өртөж байгаа тухайн мэдээллийг сонсоод бас ер нь сэтгэл эмзэгэл сууж байна л да. Тэгээ сая одоо хон даргын яриан дотор бас нэлийн ноцтой тийм дүгнэлтүүд гарч штэ. Тухайлах юм бол одоо 40 хүүхдийн материалыг судлаад үзэхэд ердөөсөө 17 хохирлоо барагдуулах хүсэлт гаргасан, 23 нь барагдуулаагүй. Яагаад гэвэл өмгөөлөгч байхгүй учраас гэж тий. За 17 хүсэлт одоо хохирлоо барагдуулах хүсэлтийн 7 нь өмгөөлөгч нь одоо санаачлаараа гаргасан. 10 нь болоод ирэхээр одоо асран хамгаалагчийн санаачлаар гарсан гэд. Өөрөөр хэлэх юм бол өөрийнх нь эрх зөрчигдөөд байхад өөрийнхөө эрхийг сэргээх, нөхөн сэргээх энэ тухай ойлголт одоо бүдэг байгаатай энэ бас холбоотой юм уу? Нэг талаас нөгөө талаас сая өөрөө чи хэлсэн дүгнэлтэн дотор гарч ийн ердөөсөө энэ одоо хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гэж байдаг. Дээр нь одоо ер нь хууль зүйн одоо тусалцааны төв гэж бас байгаа тий. За тэгээ ер нь хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд бас байгаа. Маш их олон хүн энд бол ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс яагаад хүүхдийн эрх тэнд ноцтой зөрчигдөд байхад одоо хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу тэр хүмүүс яагаад ажиллаа гүйцэтгэхгүй байгаа юм бэ? Тэд нарыг одоо гэмт хэрэг гарлаа гэхэд хүүхдийн эрхийг хамгаалах тухай дээр тий нөхөн сэргээх тухай дээр одоо хариуцлагатайгаар ажил үүргийг хийдэг болгох тухай дээр хүний эрхийн комиссоос ямар шаардлага тавьж байгаа юм. Тэгээ энэ дээр одоо бид нар төсвийн тухай асуудал ярих гал явж байна л да. Одоо энэ 26 оны төлөвлөгөөний тухай бид нар ингээл ярих чинь. Тэгэхээр энэ байгууллагууд чинь бас л одоо ажиллаа хийж байгаа гэл энэ төлөвлөгөөн дотор ч ороод ирээл явж байгаа шүү дээ. Тэгтэл яг хүлээсэн үүргээ гүйцэтгэж хэрэгжүүлэхгүй байгаа ийм тохиолдлууд байгаад байгааг одоо яг холбогдох байгууллагуудад нь хамаатуулж гаргаж ирж тавих. Энийг нь одоо иргэдийн өмнөөс шахаж шаардах энэ тухай дээр бол анхаарах хэрэгтэй байна гэж бодож байна. За хоёрдугаарт нь бас одоо юу гэж бодсон бэ гэхээр ер нь бол энэ хүүхдийн эрхийг хамгаалах, хангах тухай асуудал дээр яг урьдчилан сэргийлэх ажлууд дээр бас одоо хүний эрхийн комиссоос хэрэг гарцсны дараа дээр энэ дээр яаж байцаалтыг хийж ийн гэдэг тухайн асуудлыг ярих. Тэ нөхөн одоо эрхийг нөхөн сэргээх тухайн асуудлыг ингэж ярихаас илүүтэйгээр урьдчилан сэргийлэх талын юм руу бас үйл ажиллагаагаа нэг жаахан дөрвтэй чиглүүлээсэй билээ. Ердөөсөө энэ бага насны хүүхдийн хүчингийн асуудал гэдэг бол ер нь өмнө ярьдаг байсан юм уу? Байсан юм уу? Одоо яагаад ингэж их задгаараад байгаа юм? Тэгэхээр энэний цаад учир шалтгааныг нь яг одоо ямар орчин нөхцөлд энэ одоо гэмтэрэг үлдэгдээд байгаа, хэн үлдээд байгаа, энэ дээр нарийн сайн судалгаатайгаар одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ тийш нь чиглүүлэх талын юмнуудыг хийвэл яасан судалгаан дээр суйрлаад бүр дөрвтэй тийм арга хэмжээ авахд үйл ажиллагаагаа чиглүүлээсэй гэж хэлмээр байна.